Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ Underdogs podcast-ийн хамгийн ихний дугаараар мэдчилж байна. Ингээд студид та бүгдтэй хамтаа Underdogs podcast-ыг подкастын ард нинжин болон бараа нар тий бараа нар одоо бараа хоёр сууж байна. Сууж байна. We are in the house. Яг house тий. Яг house байна. За тэгээд подкаст эхлүүлэх болсон шалтгаан болоо өөрсдөө бас танилцуулъя тий. Одоо яг сонсож байгаа танихгүй хүмүүс хоёрыг сонсож байгаа шүү дээ тий. Тэгэхээр өөрсдөө танилцуулъя. Нинжи өөрийгөө. За тэгээ. За ингээм ямар ч гэсэн бит хоёрын подкастын хамгийн ихний дугаарыг сонсож байгаа сонсогчдоо сонсож байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Тэгээд миний хувьд намайг Батулгын Нинжин гэдэг товчхондоо бол тэгээд мэрэгжил электроникийн инженер мэрэгжилтэй. Бас бизнесийн магистрантур арай төгсөг байгаа тий. Арай төгс тийм одоо энэ төгсөж байгаа. Тийм одоо товчхондоо нэг тийм залуу электроникийн инженер гэсэн тий. Тийм электроник. Тэрийг хаана төгссөн юм? Хятадд төгссөн. Шанхайд төгссөн. Чи хятад хэлтэй юм уу? Би чинь хятад хэлтэй. Тий Шанхай чи хятад хэлтэй. Шанхай хятад хэлтэй. Шанхай хүн гэж үү? Шанхай хүн гэж байна. Яа дөрөвчтэй. Шанхай хэл гэж байх уу гэж байхгүй. Шанхай хэл гэж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Хятад чинь 56 үндэстэнтэй. Тэгээд дотроо баг үндэстэн болгон өөрснөө гэсэн аялгатай. Шанхай дотор гэхэд бүр Шанхай хэл гээд Шанхай хэлэн дотроо туслаа өөрөөр аялгатай гэж байна. Ер нь ингээд танилцуулга юм богинох явчтэй. Тэгээ. За чиний Шанхайгийн талаар мэдээлгсэн баярлалаа. За намайг сөрөг орлоо хөхтө барж ав гэдэг бараа гэж та бүхэн дуудаж болно. За би гэр бүл судлаач мэрэгчлээ. Бакалавр маань гэр бүл судлаач, магистр маань гэр бүл судлаачтай. Магистраа яг төгсөөгүй. Би 2 жил яг сураад яг дипломын ажлаа бичээд тэгээд яг 3 удаа ороод хамгаалаад бүх юм болцсон. Тэгээд 3 удаа яг шалгалтандаа ороод хамгаалаад төгсөх байсан. Нэг сарын л зайсан. Яг тэр хугацаанд өөр ажил гараад тэг яг би өөрөө бодож байгаад ер нь төгсөхгүй гэж шийдээд тэг магистр би төгсөөгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээд баг төгсгийн хаалт. Тий. Бүх юм бэлэн биш. Яг материалаа өгөөл 3 удаагийн нэг юмд ордон шүү дээ. Хилцүүлэлт ордон шүү дээ. Дипломын ажлын хилцүүлэлт орохоо болоод болсон байдгийн. Тэр шалтгаан талтай. Гэтэ одоо энд яриад явах тий. Тэр нь бол гэр бүл судлаач мэрэгчлээ. Тэрийг яриа явчихгүй. Чи нэг ойлооны Шанхай ярьж явд. Би тэрийг яриад байсан. Тэгээд ер нь бол танилцуулга юм байна. Бараа болон Нинжин гэсэн хоёр чамд өөр нэр үү залуу. Нинжин Нэнэ гэж дууддаг тий. Гэтэ бол Нинжин алингаар нь дуудвал. Найзууд за Нэнэ гэж дуудсан ч болно доо. За тэгвэл чамаг Нэнэ намайг бараа гэж тий. Бараа. За ийм хоёр залуучууд бараа болон Нэнэ хоёр тантай хамт байна. Подкаст хийхэд бэлэн болсон байдгиймаа. Тий. За тэгээд ер нь яагаад подкаст хийх болсон талаар ер нь чи бас гоё сонсогч нартаа товчхон тий. Ер нь гэтээ хүн болгоно л одоо борооны дараах мөг гэдэг чинь хүн болгоно подкаст хийж байгаа л одоо Монголд бас энэ эрчим авж байна. Тэгээ энэ эрчинд бас битээр өөр ирэхгүй орчлоо гэхгүй тий. Тэгэхээр надад бол ер нь гоё подкаст олон байхсаа л гэж боддоо шүү дээ. Гоё тий. Яа ер нь яг тийш. Тэгээд хамгийн анх подкаст байсан юм муу гэж ер нь байхгүй хаа. Тэгэл хийж байгаа шүү дээ ер нь. Подкаст хийх санааг анх яг Монголд яг подкаст ирч би гаргасан байдгийг аягаар зүсчээш. Нэнэ байлаа. Тэгээд санааг бол яг санаа бол айл айланд нь байсан. Тэгээд хамгийн анх яг подкаст хий гэдэг юг гэх юм дээ. Санаа биш ээ. Урилгыг бол би гаргасан. Нинжин тавьсан байдаг. Тэгээд нэнэ минь бас яг тухайн үед бол дуртай хүлээж авсан гэж би бодсон боловч сүүлд бас дургүй байсан. За тэгээ бас хүлээж авсан. Тэгээд бүтээр хамтраад хоорондоо ярьж агаад подкаст хүрэхээр болоо. Тэгээ яг энд таны одоо сонирхтын их хүн суугаад хүрч байна. Тий. За тийм тэгээд миний хувьд ч гэсэндээ ерөөдөө подкаст их сонсдог байсан. Тэгээд сонсдог байсан ч одоо ч гэсэн сонсдог л доо. За би ер нь за гадны подкастуудаас гэх юм болвол би юуг айгүйх сонсдог. Юу?
The Stuff You Should Know гэд I Heart Beat Radio гэд тэрнээс гаргадаг тэрийг аяг сонсдог. Тэгээл одоо нөгөө Joe Rogan-ы подкаст байна. Тэгээд комедиан л. Тийм комедиан. Тийм. Тэгээд нөгөө Minimalists гэд юу байна те? Тэрийг мэдгүй. Тийм. Тэгээл нөгөө daily одоо янз бүрийн мэдээ өдр авдаг энэ төр гэд янз бүрийн нөгөө тийм нөгөө serial killer эдрийн түүх мөх гоё ярьж мардаг. Тэр бас чи Монгол подкаст сонсдог уу? Монгол подкаст Unlock-ыг бол ер нь баг хүмүүс бол мэднэ те. Би номны холбоор тийм Unlock-ыг сонсдог. Unlock-ийн хэд маань сонсож байгаа баг сонсохгүй л та. Гэтэ сонсч бол хайртай шүү. Тэгж үү те. Тийм. Тийм гоё nice подкаст үнэхээр дуртай. Тэгээд бас нэг Монгол подкаст сонсдог. Тэр нөгөө 54 ай кофе гэдэг. Oh my god. Тийм бид юм уу? Тийм улс төрийн мэдээ өгдөг подкаст. Тийм подкаст. Тэр бас айгуу гоё юм чөлөөтэй тэгсэн мөртөө улс төрийн талаар ярьдаг. Nice. Гэртээ орж байгаа. Nice. Очоод сонсноо. За тэгээд ер нь бол подкаст дээр хоёулаа дуртай сонсох дуртай юм хоёр залуу байна. Тэгээд юу яачих вэ? Бид хоёр манай подкаст та бүхэн бас анзаарсан бол манай подкастны нэр Underdogs гэсэн. Нэрнийхээ танилцуулгыг гоё тайлбарлаад өгчүүл те. Тэгээ өгшөө. Тийм. Нэрний утгыг юу байсан маа сайхан манай нэг найз бас Underdogs-ийн би нэг юг пострыг яваасахгүй би нэг хийж амраа явуулсан шүү дээ. Тэрийг бас найз руугаа явуулсан чинь ямар утгатай нэртэй ингэж хэлчихсэн аахгүй. Тэг яг би бүр 2000 хэдэн онд лээ 16 онд лөө 17 онд нэг нийтлэл дээр биччихсэн Underdogs гэдэг Underdog гэдэг Америкт яг ийм ойлголт байдаг гэдэг. Тийм тэр ийм ухаанууд байдаг. Тийм доор үйлдвэрийн намхан доор байдаг. Нэг юм урт биштэй. Саусч нэг сэсэскэнэ. Тийм. Нодлоо тийм биш шүү. Sorry. Ямар утгатай вэ гэхээр ерөнхийдөө хамгийн ойролцоо утгаар бол ойлгомжтой байдлаар л нөгөө гараанд одоо шил морь уралдаж илээхэд хамгийн одоо муу гараанаас хамгийн муу гарсан дээрээс нь ер нь хүмүүс хараа за энэ ч өстой төрүүлэхтэй магадлал ер нь хамгийн бага юм бэ гэж бодож итэл яг ингээд яваандаа ингээд те бүр ингээд явн чангараа нөгөө морчин бүр ингээд түрүүнд орж ирэх те бүр төсөөлснөөс хав илүү амжилт үзүүлж байгаа тэр одоо амтэн ч гэдэг юм ер нь бол хүн дээр л гэж хэлдэг те хүнийг юу гэж хэлдэг вэ Америкчууд Underdog гэж нэрлэдэг юм л те тэгэхээр ерөнхийдөө бол тийм нөхдүүд байдаг шүү дээ бид мэддэг те монголоор тэхүү битүүмөр гэдэг морин дээр юу гэдгийг мэдгүй ш битүүмөр гэж хэлдэг баха миний бодлоор Гурван адилхан морийг зөвхөн тэгж нэрлэдэг биш яг ийм ойлголт байдаг. Мориор сая би жишээ авлаа. Тэгээд хүн хүртэл байдаг шүү дээ. Ер нь 10 жилд хамгийн одоо ингээл нусаа хацартаа наацсан ч юм уу те. Өдрөө нусаа хацартаа байсан л та те. Тэгээд тэнгуүтэй нэг за би наачсан. Тэгээд тийм нөхдүүд бас ингээд нэг 10 20 жилийн дараа харахаар бас компани захиралч юм уу те. Ганцхан компани захирал биш. Ер нь амьдралдаа айгүй олон зүйлийг амжилтанд дагуулсан байдалтайгаа харахад хүмүүс тэр юу гэж нэрлэж болох вэ гэхээр Underdog гэж. Тэгээд Underdogs гэж нэрлэж байгаа учир шалтгаан нь энэ подкастыг сонсож байгаа та ч гэсэн бид нар ч гэсэн те одоо хэдийгээр одоо нэг амар бас лаг амжилттай явахгүй байгаа ч гэсэн бид нар бас энэ амжилт үзүүлэх бүрэн боломжтой шүү гэх утгыг илэрхийлж энэ нэрийг өгсөн ба чи юу гэж бодож байгаа нэрний талаараас. Тийм би бас ер нь бас хүмүүсийн анхаарал татчих одоо бүр амар хүчтөрж орж ирэхгүй ч гэсэн дээ те. Ерөнхийдөө бас яванда одоо бас нэг топ одоо подкаст болох амбицтай ер нь бол хийж байгаа зүйлийн талаар санаал яваад байгаа юм л да. Өрсөлдөх хэрэгтэй те. Number 1 podcast in the world. Бүр амар world зөв Монгол хэл дээр үжиж хүмүүс сонсч байгаа гэсэн хоёулынхаа подкаст. Араа маравч сонсч. Хүүгээ тэрийг зүгээр гадаад зүгээр нөгөө нэг үг нь мэдэхгүй юм биш. Юу вэ гэдэг шиг л подкаст шал мэдэхгүй л тэр подкаст сонсож яждаг юм шиг. За Ерөөл Батар шгэ. За нэрний хувьд бол тийм байна. Underdogs podcast-тай хамт байгаа танд баярлалаа. За тэгээд манай хамгийн анхны бас нэг юм байна. Sorry. Гэс нэг 30 секунд багтаад нэг юм шчээ. Тэгээд энэ подкастыг эхлүүлснээр би бас өөртөө нэг одоо зориг чаленж гэх юм уу те. Тийм хийж байгаа. Би л яг хувьдаа хийж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө нэг подкастныхаа туршид
Би бол яг нөгөө нэг англи хэл бүр тийм амар төвшөнд биш ч гэсэндээ бас нөгөө нэг ингээд нэг өдөр болгон нэг жижиг сажиг үгэнд айгүйх англи үг шаардлагагүй гүнүүд гол нь те ашиглаад байдаг болсон. Тэрийг амар гоё яг монгол үгээрээ ярих гэсэн тийм чаленж өөртөө хэлүүлж байгаа. Подкастн дээр эсвэл зүгээр өдөр тутамдаа. Тий, ер нь л өдөр тутамдаа л. Гэхдээ ялангуяа подкастн дээр монголчуудтайгаа ярих тал шүү дээ. Тий, ер нь. Тий. Тэгээд яг нөгөө нэг яг одоо яг энэ нөгөө нэг мэрэгжлийн хэллэг одоо нөгөө терминологи гэж байдаг шүү дээ, тий. Одоо яг хэллэг яг мэрэгжлийн үгнүүд тэдрийг нь л яг англиар нь тайлбарлаад тэгээд тэгж хэлчихье гэж бодож байгаа шүү. Окей. Nice. Тий. Nice гэдэг бодлоо. Nice. Би энийг чинь баримтлахгүй болох уу? Чи болно шүү дээ. Тийм. Тэгэхээр би бол сайхан nice. Nice. Тангсоо. За тэгээд бит хоёрын хамгийн анхны дугаарын сэдв топик юу лээ? Хамгийн анхны дугаар бол бид хоёрын ярилцж байгаа сэдв хоёлаа танин мэдхүн подкаст гэдэг ерөөс хэлж байна. Underdogs танин мэдхүн подкаст байгаа шүү. Тэгэхээр танин мэдхүн подкаст учраас бид хоёр нэг сэдв сонгож аваад тэгээд тэр тухайн сэдвийн талаар ерөнхийдөө подкастн дээр яриад хилцүүлэг өрнөөд өөрсдөө судалж мэдсэн багахан хэмжээний мэдээллийг хүргэх байгаа. Гэхдээ сэдв маань болохоор яг өргөн хүрээнд хэрэглэгдэх ойр зуурын сэдв биш, аль болох тийм сонирхолтой дэлхийн ертөнцид өрнөж байгаа асуудал болж байгаа ч юм уу тийм бидний бас сонирхдаг гэдэг боловч төдий мэдээллийн дэлгэрэнгүй авдаггүй тийм сэдвүүдийг сонгож аваад тэгээд сонирхолтой байдлаар нь та бүхэнтэйгээ бас илүү таны одоо мэдээллийг нэмэх үүднээс юм танин мэдхүн подкаст хийж байгаа гэдгээс нэмээд дуртайлч. Тий. Ерөнхийдөө тэгээд танин мэдхүн гэдэг тэнгууд яг нөгөө нэг тийм шинжлэх ухааны их тийм одоо нөгөө албаны бус маркер гэхдээ бит хоёр бол ерөнхийдөө жоохон одоо хөгжилтэй байдаг. Яг өөрснийхөө байна. Өөрснийхөө. Яг мэдээ уншиж байгаа юм шиг байхгүй тий. Тэгээ өөрснийхөө цуглуулсан мэдээллийг тэгээд айгүй гоё жоохон чөлөөтэй байдлаар ингээд яг өөрснийхөө л өнцгөр тий. Бүр тэгж амар яг детальчлал яг ийм яг тэдэн тим юу гэхгүйгээр ерөнхийдөө бит хоёрын өнцгөөс бит хоёрын одоо нэг өөрсөнд одоо нэг иймэрхүү мэдээлэл олсон гэдгийг хүмүүстэй хуваалцах л энгийн л маш гоё энгийн байдлаар ингэж явъя гэж бодсон. Тэгээд бит хоёр өөрсдөө ч гэсэн тийм амар өргөн хүрээний мэдлэгтэй хүмүүс биш гэх дахиад хэлчихье. Дахиад сая энийх анх удаа байсан. Тэгээд тийм байгаа шүү. Тэгээ бас хэлье. Тий. Тэрийг ер нь эртхэн хэл явуулсан. Тий. Тэгээд бит хоёрын бас нэг хүсэж байгаа юм тэгээд ингээд гоё подкастуудаа энэ тийм тавигдсны дараа хүмүүс бас орж ирээд гоё хэлэлцүүлэх маркаар яг мэддэг хүмүүс нь тий. Одоо жишээл нэг шинжлэх ухааны юм байл гэхэд тэрнийхэн талаар мэрэгчсэн хүмүүс нь орж ирээд над чи юу юм байдаг шүү, тийм байдаг шүү гэд бит хоёрын дутуу орхисон юмнууд эсвэл бит хоёр бас буруу ч юм ярьж болно шүү тий. Тэгвэл над чи юм байдаг шүү, тийм байдаг шүү гоё ингээд залруулаад ярьж болно шүү. Тэгээ бол бас гоё. Окей. За тэгэхээр бүгдрээ хамтдаа хамгийн ихний сэдв ямар сэдв бэ гэхээр emoji гэдэг сэдв байгаа. Emoji. За бүгдрээ амар сайн толгонд нь орж ирж байгаа те. Өдөр болгон бид нэр одоо мессенжер чатаар ч юм уу эсвэл гар утасныхаа аппликейшнуудаар emoji бол харилцаа холбоотой түлхүү ашиглаж байгаа шүү дээ те. Зүгээр заримдаа зүгээр битүү зүгээр дан эможигаар л ярьцдаг үстэй. Тийм те. Гэтэ энэ одоо бүр уул нь саяхнаас л одоо амьдрал нэвтэрсэн ирнэ энэ бүр баг одоо дотн юм шиг те бүр анханасаа төрөлтөл баг ашигласан юм шиг тэгж дотн одоо гарт ороод ирсэн байгаа тий. Уул нь бид нар чи бас нэг хүний хэрэглээнд одоо шил зурагт нэвтрэх гэж эсвэл өөр юу гэдгийг те одоо ор нэвтрэх гэж гэдэг ч юм айгүй олон жил шаарддаг штэ гэтэл эможи бол яг утас гарч ирээл утасны хойноос бол маш хурд хугацаанд нэвтэрсэн те. Тэгээ дээрс нь хүн бол энтэй бол хоорондоо ямар ч улсын те ямар ч одоо хилтэй те ямар ч соёл заншилтай хүмүүс зөвхөн нэгхэн ширхэг эможи явуулахад тэр нь ямар утгатай бүгд мэдчихэдэг те. Ийм гайхалтай одоо ийм ойлголт эможи гэдэг сэдвийн талаар ярилцах байгаа л. Тэгэхдээ ор нэвтрэх гэж тэгж удсан уу яг удаагүй юм уу? Хавшаа. Гэлэхгүй. За чи бодож ирсэн шүү. За тийм. Тэгэд эможи гэдэг ийм сэдвийн талаар тий ерөнхийдөө бол одоо ер нь баг тийм дижитал одоо цахим хэл бүхэл бүтэн хэл болчиход байна л та тий. Хэдий одоо англи хэл ч гэдэг ч юм уу яг ингээд дэлхийн нийтийн хэл гэдэг ч гэсэндээ англиар ярьдаг улсууд хүмүүс бол өчнөө л байгаа тий дэлхий дээр. Тэгэхэд зүгээр яг эможиг ингээд харуул яг үүндээ бол хүн болгон л ойлгохоор байхгүй тий. Тэгэхээр би миний бодлоо хамгийн одоо бодож байгаагаар бол хамгийн одоо гол одоо яг тэгж амар хурдан ингэж нэвтэрсэн учир шалтгаан ерөөсөө л тэр л байна.
Яг тийм болгонд ойлгомжтой болохоор тий. Хараад шууд нөгөө дүрс учраас тий хараад шууд ойлгох боломжтой гэсэн чинь тий. Тэр хоёулаа бүр эможи яг үүсэл гарлаас нь эхлэе тий хүмүүс яг тодорхой байдлаар товчхон бас яриавч. Үүсэл нь юу байгаа вэ? За тийм тэгэхээр эможи гэдэг бол ерөнхийдөө одоо бидний мэддэг мессеж эсвэл одоо интернетээ текст хэлбэрээр ашигладаг. Одоо идеограм гэж байгаа юм л та тий. Одоо дүрсэн одоо character одоо үсэг гэх юм уу те дүрсээр илэрхийлэгддэг одоо үг шүү дээ. Үг л гэсэн. Тийм байгаа. Тэгээ ерөнхийдөө бол за эможи яг гэдэг утгаараа бол за эможи гэдэг үг нь болохоор одоо япон үг байгаа те. Эможи Японоос гаралтай болохоор тийм Япон зөвхөс. Тэгээд гэдэг нь болохоор зураг гэсэн үг. Мо гэдэг нь болохоор дүрс гэсэн үг. Жи гэдэг болохоор бичих гэсэн үг те. Тэгээд дүрсээр одоо ингэж бичих гэсэн санаа эможи гэсэн санаа явж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг эможи гэсэн яг хэлбрээрээ хамгийн анх зохиогдсон гэж үздэг нэг юм бол 1999 онд одоо Японд Шигетака Курита гэж би бас буруу дуудаж магадгүй. Шигетака Курита. Хай. Зэрэг яг гол мэдэрсэн шүү. Гэдэг хүн одоо Японы одоо тийм Курита зохиосон байдаг юм аа. Тэгээд DOCOM .com гэдэг юм уу те одоо Японы тийм одоо нөгөө моби гэдэг шиг тийм одоо утасны карьер одоо сүлжээний компани те тийм байдаг. Тэр компани хөгжүүлэлтэн дээр одоо яг платформ буюу одоо тэрэн дээр нь ажиллаж исэн тийм хүн одоо ерөнхийдөө хамгийн анх яг санаа нь яаж төрсөн бэ гэхлээр одоо тэр утсан дээр үзүүлж байгаа одоо текстнийг одоо зургийн хэлбэрээр үзүүлвэл хүмүүст илүү хүрх талаас илүү юм болов гэд. Тэгээ ерөнхийдөө хамгийн анх үүссэн санаа нь болохоор яг нөгөө нэг цагаагаарын мэдээллийг одоо жишээлбэл борото гэх юм бол нөгөө үүлээр ашиглацдаг ч юм уу те. Үүлэн зургаар өдр ашиглацдаг. Тиймэрхүү байдлаар ашиглавал илүү хүмүүст хүрэх юм болов гэд. За тэгээд миний ч явахдаа ерөнхийдөө бас тэр миний авсан мэдээллээс ерөнхийдөө нэг Япон гэхлээр ч нөгөө манга буюу одоо нөгөө Японы анимашн те. Аниме. Тэр чинь одоо нөгөө яг зургийн хэлбэрээр болохоор нөгөө нэг Америкийн одоо комик ном шиг ингээд зургаараа байдаг те. Ингээд бас бүр яг ингээд нэг бүчлэн зурдаг. Манга зурдаг бүр ингээд тусдаа мэрэгжил Японд байгаа. Тэгээд яг тэр бас айгүй их нөгөө ингэж түлхсэн. Яг тэр хүний бодож олоход нь бас айгүй их төсөж оруулсан байгаа. Тийм баг тийм. Тэгээд нөгөө аниме дээр чинь яг бусад нөгөө нэг комикоос юугаараа ялгаатай байдаг гэхээр нүүр царайны яг тэр хувирлын яг хүүхэлдээнийхээ яг тэр зурган дээр айгүй сайн оруулж өгдөг шүү дээ. Яг. Тийм. Тэгэхээр ер нь нүүрний хувирал дээр бол японочууд айгүй сайн ажилдаг те. Тийм. Тэр нь яг харагддаг те. Аниме дээр ялангуяа гэсэн те. Амига гинэ манга. За тийм тэгээд тэгэж хамгийн анх тэр хүн Курита гэдэг хүн зохиож ирсэн. Тэгээд тэр Курита гэдэг хүн хамгийн анх 176 ширхэг тэр эможи зохиож ирсэн юм байна. Тийм одоо яг хамгийн үндсэн яг байгаа ашиглаж байгаа бидний хамгийн сайн мэддэг тэр эможинууд юм билээ шүү дээ ер нь. Тийм. Тэгээ одоо зүгээр сонирхуулахад тэр хамгийн анх 176 эможийн Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд Museum of Modern Art гэдэг тэнд бас ингээд collection маркаар одоо цуглуулга маркаар тэгж байдаг юм байна шүү гэж бас сонирхолтой тий. Харин тий одоо яг сүүлд бас нэг сонирхолтой мэдээлэл би харсан л та. Ер нь Oxford Dictionary-с тэдний хамт олноос юу байдаг юм байна л да. Жил болгон яг хүн төрөлхтөө яг аль үгийг яг хүн төрөлхтөн ч явах та нэг Oxford Dictionary чинь англи хэлээр л учраас те. Яг аль үгийг одоо түлхүү ашиглаж байгаа вэ гэдгийг ингэж гаргаж ирдэг байдг юм байна л да. Гаргаж ирд юм байна. Тэгсэн чинь 2015 онд байсан баха. Гарч ирсэн тэр үг нь үг биш эможи байсан.
Тэ хүмүүс хамгийн их ашиглаж байгаа тэр одоо үгийн оронд ашиглаж байгаа тэр зүйл нь эможи. Тэр одоо үгнээс илүү их ашиглаж байна. Тэр нь болохоор нөгөө ганц нэг эможи байсан. Бидний хамгийн сайн мэддэг нөгөө face with tears of joy гэж байгаа байхгүй. Нөгөө нэг юм инээж байгаа тэ үххэн ч бас ашиглаж байна. Инээж байгаа. Нулимсаа гартал инээж байгаа эможи тэ. Энэ эможи бол хамгийн их одоо юу гэдэг те интернет сүлжээ болон одоо хүмүүс хоорондын харилцаанд бол хамгийн их ашиглагдсан гэж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсүүд бүгдийг ингэ ойлгосон. Бас тэгэхээр бидний ингээ харилцаа холбооны энэ хэрэгсэлд эможи маш ингээ түлхүүгээр ингээ орж ирж байгаа. Twitter байдаг ч юм уу те одоо WhatsApp өөр юу гэдгийг Facebook, Instagram те бүх зүйл дээр хүмүүс яг нэг сэтгэлдээ илэрхийлээд тэгээд ер нь би нэг иймэрхүү царайтай байгаа шүү. Тэгээ миний сэтгэл нэг иймэрхүү байгаа шүү гэдгийг бүгдийг үгээр нэг айгуу нуршуу бишээр шууд эможигаар ашигладаг. Тийм байгаа. Тэгээд эможины анх тэгээд эможи бол ерөнхийдөө тэгж төрсэн түүх нь бол ерөнхийдөө тийм Японы гараас Японоос гаралтай гэж ойлгож ирсэн. Тэрнээс өмнө бол яг зүгээр одоо зураг мураг янз бүрийн бол байсан л хаа тийм. Яг эможи яг үүсэх гарал нь бол тэгж эхэлсэн. За тийм тэрнээс өмнө чиний над гаргаж ирснээр чинь цааш нь үргэлжлүүлээд явчихад яг эможи гэдгийг бол яг хүмүүсийн одоо ойлгож байгаа бол яг нөгөө нэг бидний одоо мэддэг яг нөгөө зурган эможи шүү дээ тий. Тэрнээс өмнө бол бид нар зүгээр нөгөө дээр үед чинь одоо бид нар чинь ч гэсэн 10 жил тахта зүгээр нөгөө хоёр цэг тавиал ингээд нөгөө хаалтны арт тавьчихсан зөв хаалт тавингууд инээж байгаа тавьчихдаг. Тэр чинь бол яг эможи бол биш зүгээр. Гэтэ орлуулж яг анхных нь хувилбар нь гэж яаж өөрсдөө л бараг зохиосон шүү дээ. Тий өөрснөө зохиосон. Тэгээд тэрэн дээрээс ингээд ярихад эможинээс өмнө байсан тэрийг бол ерөнхийдөө нөгөө нэг SMS language гэж бас яриад байгаа юм л да тий. Одоо текст одоо тэрийг одоо SMS language. Тий SMS-ийн хэл. Одоо мессежний хэл гэх юм уу тий монголоор тий. За тэр бол ер нь бол бидний одоо яг саяны ярьдаг тэр нөгөө цэг яагаад яадаг те тэр бүр тэгтээ бүр нөгөө амар юм креатив одоо нөгөө тийм хүмүүс бас байдаг гэсэн. Бүр тэрүүгээр бүр амар зураг мураг зурцдаг гэсэн те. Цэг таслаар зүгээр шинэ жилийн мод зодсоснаа би энэргээ дамжуулж ажилладаг нээс те. Тэгээд ингээд хуулангуудаа дараа чи явчихдаг гэсэн те. Тэгж ингэдэг. Ямар ч залтаанч тэр зохиод. Тэр ажилгүй хүмүүс тэгээд баярлалаа бидний өмнөөс зохиож өгч байна. Тэгээд тэр ерөнхийдөө тэрний талаар бас ингээ хальт ярихад тэгээ нөгөө SMS language гэдгийг яг хоо эможинээс тусдаа хэлбэр гэхдээ яг нөгөө бас анх тийм байсан болохоор сонирхолтой байж магадгүй гэж бас хальт дурдчих гэж бодож байна. Тэгээд тэр бол нөгөө нэг хамгийн анх чинь нөгөө нэг text message чинь нөгөө нэг 160 үсгэн дотор багтааж яадаг байсан шүү дээ тий шүү дээ одоо санчдаг нэр тийм л үү тий. Тэгээд гол нөгөө нэг 160 үсэг хитэрчингүүд тэр чинь нөгөө нэг чинь одоо 2 мессеж нэмж тэгж явдаг тий нэрээ тэг гэж нүгээр хамаг юм шахдаг үс тий. Тэгээд хамаг юм шахдаг байснаас болоод хүмүүс нөгөө нэг үгийг товчилж эхэлсэн байдаг. Тийм. Тэгээ одоо жишээлбэл юу гэдэг чинь oh my god гэдэг 3 үгийг чинь OMG гэж гол чинь нэг үг болгож байгаа байхгүй тий. Тийм шүү дээ тий. 2 үг хэмжиж байгаа байхгүй тий. Тийм шүү дээ. Бид нар чинь нэг хэсэг нэг U байна гэдэг чинь баг Y үсэг уулаад B үсэг уушдаг шүү дээ баг. Тийм. Тэр тийм нөгөө 160 үсэгт нь одоо тэмдэгтэнд багтааж бичдэг байсан болохоор хүмүүс бас нөгөө тэр мессежний одоо товчлол хэлбэр тэгэж гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг тэр үед угаасаа нөгөө ингээд нөгөө утасны нөгөө одоо энэ keyboard те тэр нь айгу жоохон жижигхэн байсан болохоор их үг бичингууд нөгөө айгу цаг үрдэг байсан бас. Тийм шүү дээ. Нэг товчлуурн дээр 3 удаа гарч ирдэг шүү дээ. Тэнгууд тэрний оронд ингээд нэг үсэг тавьчингууд л айгүйх цаг хэмндэг ч юм уу те. Тийм байсан. Тэгээ зүгээр сонирхуулаад бас нэг факт одоо юу хэлэхэд ямар факт анагшгүй те. Тийм тэгээд OMG гэж бидний одоо товчилж хэлдэг те. Америкчууд тийм. Тэр OMG гэдгийг хамгийн анх Адмирал Лорд Фишер гэдэг хүн 1917 онд нэгэн тэмдэглэлтэд тэгж дурдж ирсэн юм байх шүү. Бас сонирхолтой тий. Би бас хаяа гайхаад тий. Хин энэ төр тэмдэглэлийг хараад энэ удаа анх зохиолоо гэж бичиж байгаа. Тий. Завтаа бооч тий. Баах юмуд ингэ тавьж байгаа л да. Энэ ихэнд нь байна гэлээ. Тий. Тийм бас нэг юу бас байдаг. Тэгээд ерөнхийдөө бас нөгөө тэгж үг товчлдгоос болоод
хүмүүс бас нөгөө яг ингээд хилний талаас айгүйх аюул эдэр гэсэн бас тиймэрхүү санаанууд бас айгүйх явдаг те. Одоо их хилийг одоо манай Монголд ч гэсэндээ одоо ингээл бас монголоор яахгүй ингээл англиар яагаад эсвэл бол монгол үгийг бичгтээ ч гэсэн буруу бичээл товчлол янз бүр болгоод тэнгууд одоо нөгөө их хилний чинь одоо нөгөө үндэс одоо юунд нь аюул занд очруулаад байгаа юм шиг та нар дөрмөө буруу ашиглаж байгаа юм шиг юм тий. Одоо утсаар ингэж хоорондоо одоо тэр дөрмө бол баг байхгүй бол хурдан одоо нөгөө ойлголцохын тулд сайхан амраараа гэдэг саамаа явуулдаг ч юм уу тий. Одоо бүр сайхан амраараач зүгээр эможи унтж байгаа эможи явуулаад болоо штэ. Яг үнэ тий. Тэгэхээр тэгээд бас нөгөө ингээд одоо жишээл юу гэдэг чинь юу хийж байна гэдгийг юу хийж ийн гэддэг ч юм уу тий. Гэж юм ихээс ахуулаад ингээд бас тиймэрхүү яриануус аяух гардаг. Тэгэхээр бас мессежин дээрээ тэрийг ингэж товчилж байгаа ч гэсэндээ яг эхлэлнийхээ одоо үндэс одоо дүрм ментрийг бас их гой баримталдаг байгаарэ гэж бас уриалмаар байна те. Утсан дээр ч гэсэн үү? Үгүй ер нь утсан дээр бол ингээд утсан дээр чинь одоо ингээд юу байна, юу хийж байна гингот нэг тийм жоохон модон сонсогдоод. Тий яг ямар зүгээр захиралтайгаа юм бич байгаа шүү дээ. Захирал руугаа нэг тэгж ичих те. Захирлаа сайн байна уу захирлаа. Сайн байна. Тэнгуул томоор эхлэж ичиж яг дөрөв. Захирлаа гэдэг зэгээ томоор за. Яг тийхгүй л те. Одоо тий утсаар ер нь утсаар ашиглаж байгаа тохиолдол тийм байхаа байсан те. Яг тэнд ингээл бас эможи чи одоо нэг талаараа амар сайн ингээ үр дагавар ингээ харагдаад байгаа хэрнээ боловч бас нөгөө талаараа бас айгу муу үр дагаврууд ч гэсэн гаргаж ирж байгаа гэдэг байгаа байхгүй. Сайн үр дагаврыг бас эндээс би бас ярьчих гэж бодож байна. Жишээлбэл хамгийн их ашиглаж байгаа нөгөө инээж байгаа эможигийн царийг хараад хүний тархинд бас инээж байгаа зүйлийг хараад хүн өөрөө уур бухимдалтай байсан ч гэсэн тэрийг хараад хүн тайвширдаг гинэ. Одоо жишээлбэл би чиний өдөөс ингээл инээгээл амар аз жаргалтай баясгалантай хүүхэд ч юм уу хүний ингээд бид нар хажуугаар өнгөрөөд явхад бид нар ер нь өөрөө ирэхгүй бас гоё тийм инээд аз жаргал төрдөн шүү дээ тий. Тэгэхээр энэ маань бас эргүүлээд тэр хүн үг хүсгээр ингээл уншихаа орон зөвхөн ганц зураг хараад бас тэр харилцаа холбоо яг хурдан ингээ хөгжөөд тэгээ тэрнгээрээ дамжуулаад шилэл инээж чаддгүй хүн ч гэсэн инээж байгаа эможи явуулж болно байхгүй юу? Гоё инээдгүй ч гэсэн. Тэгээ энэс үүдэлтэйгээр бас зөвхөн эможи биш гэсэн ер нь бол яг бодиттой ингээд яг бодит жинхэнэ одоо харилцаа холбоо явахгүй ирнэ бид нар ингээд хиймэл харилцаа холбоороо дамжиж байгаа шүү дээ тийм хоёр улсын цаана тэр харилцаа холбоороо дамжуулаад өнөөдөр хүмүүс хоорондоо үерхэж чинь тэгээ бүр гэрэлж чинь гэр бүл бат бие биендээ хайртай болж шууд онлайнаар уу тийм шууд уулзчаагүй юм шүү уулзаагүй ирнэ бие биендээ хайртай болсон хайраагээд дуудаж чинь тийм жишээ байна. Тэгэд энэ бол нэг талаар зүгээр л evolution буюу одоо хувьсгал байгаа байхгүй юу те бас нэг яг муу сайн талтай гэж хэлээд бас одоогонд арай эртэн те тий ер нь бол тэгтээ бас одоо ч наадах чинь яг тэгчээд байгаа юм бас биш л те бидний үед ч гэсэн тэгэл мессеж чи бич байгаа хайраа мэрэ хөгшин юм байл хөгшин юм уу яа за бидний одоо энэ чат арай жоохон баг байх үед гэх юм уу те тэг яг анх уул нь яг гэхдээ одоо тэр чи нөгөө нэг тэр Mongolia DM гээд чатны юу дэгсэн шүү дээ. Тэр үе чаталт өгсөн үү Mongolia DM. Үгүй юу. Би тэр үе чаталт өгсөн. Тэр ороод нөгөө шууд тэр нэг герман сайтын зүгээр нэг тийм чатыг ашиглаж монголчуудад хөөрхий яахтай тухайн үед их тийм нөгөө чатны тийм платформ байхгүй. Тэгээ зүгээр тэр гадаад сайтын тэр чатыг ашиглаж монголчууд хоорондоо чаталт өгсөн байхгүй. Чи дон анх тэр чи одоо утсуу тий утас ч одоо 2000 он мандлах та 2000 он хавцаалах та 2000 он гэдэг чинь хэдгээр анги гэсэн үг би хэдгээр анги боллоо 5 6 маа тэр хавц тий тэр хавцаалах та за тэгээд энэс хөөе би энэ асыг бол баг мэдчих шиг байлаа ойлгомжтой л тийм тэгээд яг тэр үед бас бидний яг бидний л ядах одоо тэр ч одоо саяхан л та нэг амар 10 хэдэн жилийн өмнөх чичиг шиг дээ. Тэр нь мангар олон жил өмнө тэгс. Тэгээд тэр үед яг хуу чат бол арай жоохон өөр байсан л та. Тэр эможи гэж байдгүй. Тэр үед л өстой нөгөө нэг цэг тавил яаж тийм смайли дээр тавьдаг байсан. Тийм үе байсан. Эможи чинь Apple оруулж ирсэн шүү дээ утсандаа. Тий, ер нь яг нөгөө нэг одоо яг нөгөө нэг яг олон нийтэд тархсан үе нь Apple оруулж ирсэн үеэс эхэлж байгаа юм те. Тэнгүүд ерөнхийдөө
Японд бол одоо ингээд 90-ад оны сүүл хавар бол ерөнхийдөө нэлээд хэрэглээнд нэвтэрсэн байсан. Тэгэнгუут л яг тэр үед Америкт болохоор яг Apple тухайн үед яг дөнгөж одоо Apple одоо 2G хамгийн анхны загварын тэ Apple тэгсэн тэ iPhone гарч ирж байсан. Тэгээд болсон шүү дээ. Тийм тийм. Болсон тийм. Чиний хамгийн анхны чинь iPhone юм аа. Энэ шүү дээ миний урдаа ирсэн. Тийм үү? Тийм шүү дээ. 2016 15 онд хамгийн анхны Apple авсан байдаг 2006 шүү дээ. Би одоо амар олон жил өрсөд энэ нуцыг. Харагдаж байна гэж. Дэлгэцсэн зүгээр хагарсан тий. Энэ нуцсандаа хайртай одоо миний нэг эд эрхтэн шилээд байна. Дэлгэсэн зөндөө хагарсан. Одоо дахиад бас хагарсан л. Тийм тэгэд Apple ер нь бол яг 2000 оны дундуур яг утсандаа яг албан ёсоор хэрэглэн нэвтрүүлж эхэлсэн байдаг. 2000 онд 2000 оны дундуур mid 2000 гэсэн яг он нь бол байхгүй байна. Гэхдээ миний бодлоор л яг нөгөө нэг Apple-ийн хамгийн ихний iPhone-тай хамтал орж ирсэн болов уу тий. Тэрнээс өмнө гараад ирсэн шүү дээ. Тийм тэрнээс өмнө болохоор emoji байсан тэгсэн мөртлөө яг нөгөө нэг юм шүү. Энэ ойлгосноор. Тийм. Ерөнхийдөө тэгээд гэхдээ нөгөө Apple ч гэсэндээ Америкт ч гэсэндээ яг нөгөө нэг ороод ирсэн байсан ч гэсэндээ яг нөгөө нэг ингээ текстэн донд байдаг байсан байна. Тэгээд заавал ч тусдаа өөр софтвер аппликейшнээс тэрийг копи дунгуутлаа текст рүү хийдэг байсан байна. Тэнгууд л яг өөр юм руу явангууд тэр нь уншихгүй байх чинь. Тийм уншихгүй байх чинь. Одоо бүгд шүү дээ тий. Тийм яг наадах чинь болохоор яг ингээд одоо ингээд тэр одоо жишээлбэл ингээд зөндөө олон платформ байгаа шүү дээ. Одоо утас байна, одоо компьютер байна гэдэг ч юм уу те. Тэнгууд яг тэрэн дотор ингээд янз бүрийн одоо тэр юуник одоо тэр encode хийж одоо юу гэх юм бэ? Одоо яг тэр одоо кодлогдсон те. Тэнгууд л яг 2007 онд Google-ийн одоо тэр софтверийн баг гэх юм одоо те. Яг одоо тэднэр одоо ерөнхийдөө ингээд одоо тэргүүлээд тэгээд ерөнхийдөө босод ингээд одоо технологийн компаниудтай ингээд нийлээд тэгээд Unicode consortium буюу одоо Unicode Consort холбоо гэх юм уу те. Тийм холбоо байгуулсан. Тэгээд тэд нэр болохоор ерөнхийдөө яаж ажиллах хамгийн одоо тэр байгууллагын гол зорилго нь гэхлээр ерөнхийдөө non profit буюу ашигын бус байгууллага байсан. Тэгээд яг юу болсон? Яасан юм шиг. Тэгээд одоо ерөнхийдөө бол яг одоо тэр технологийн ертөнцийн дэх одоо стандартыг одоо барих, стандартыг тохируулах гэх юм одоо ерөнхийдөө тэр нэг кодтой болоо гэж ярьсан. Тийм, ер нь бол би жишээлбэл эндээс нэг юу явууллаа тэгэнгүүт тэр одоо хизээж ямар ч дүрсэн дээр зурагтан дээр ч одоо гарах боломжтой бүх төдөө таньдаг болно. Код нэг болгох гэсэн. Тийм, одоо би iPhone-ы одоо энэчнээс би жишээлбэл нэг emoji ч юм уу эсвэл ямар нэгэн тэмдэгт үг үсэг явууллаа гэхэд Samsung-ын дээрх одоо лаптопн дээр хүн ч гэсэн тэрнээ танигддаг байх ч юм уу тий. Урд нь болохоор одоо жишээлбэл ингээд өөр компани үйлдвэрсэн өөр юмнууд хоорондоо ингээд тохирддог байсан байхгүй. Тийм байсан тий. Тийм. Тэгээд наад нөхдөчөөс гоё юм шүү дээ. Тэгээд тэр яг Unicode Consorts гэж бий болгосон. Тэгээд яг emoji бол яг тэр Unicode гэдэг тэр байгууллагын одоо яг одоо approval буюу одоо яг тэр одоо зөвшөөрлөөр те яг хүмүүсийн хэрэглээнд тэгж нэвтэрдэг тэгж ордог байгаа. Ордог. Тийм. Тэгээд ихний илүү амар болж. Тийм. Тэгээ одоо жишээлбэл өмнө ч гэсэн одоо нөгөө ингээ хятад ханз манз араб өсгнүүд эдэр ч гэсэндээ яг одоо яг тэр платформуд дээр орохдоо ингээ хоорондоо ерөөсө таньж болдог байсан. Одоо болохоор ингээ бүгд нэгдсэн тийм стандарттай болцсон байна байг юм аа тэгээ нэмжин байна бас сайхан тайлбарж өглөө гэдэг хүн. Тэгээд нэр хамгийн анхны яг тэр Unicode assert одоо холбоо концерт одоо тэрэнд одоо хамгийн анх 625 ширхэг тийм эможиг одоо яг proposal буюу одоо яг тэр санал болгоод те. Тэгээд одоо яг тэр стандартын дагуу тэгээд тэр байгууллага гол нь хамгийн ер нь яаж ажилтдаг вэ гэхлээр тэр одоо холбоо байгаа тэдний одоо ингээд одоо удирдах зөвлөх юм уу тэр баг нь тэр
одоо эможиг орж ирэнгууд нь ерөнхийдөө яаж ашиглах юм, яагаад энийг одоо ингэж санал болгох болж байгаа гэдэг одоо тэр ерөнхий санааг нь аваад тэгээд тэд нар хоорондоо ярилцаад энэ олон нийтийн хэрэглээнд нэвтэрч болохоор байна уугүй гэдгийг одоо ярилцсан шийдвэрлэдэг тийм байгаа. Тэгээд эможиг бол угаасаа тухайн үед ингээд хэрэглээнд оруулахаас өөр аргагүй хэмжээнд тийм амар одоо хүмүүсийн хэрэглээнд аюух аль хэдийн орцсон байсан тийм байсан байгаа. Тэгээд Apple хамгийн анх official яг юу нь 2011 онд гэж шүү iOS-д яг keyboard дээр орж ирсэн 2011 он юм биш. Би сая 2000 оны дундуур гээд хамгийн анх яг тэр нөгөө нэг keyboard дээр 2000 оны дундуур орж ирээгүй. Яг keyboard дээр орж ирсэн нь 2011 он орж ирсэн тийм гэдэг юм аа. За. Ер нь бол тэгээ sorry Magic энийг дуусгач. За тийм. Ядга дуусгач. Тийм тэгээд би нөгөө нэг бас нэг юу яа гэжсэн ер нь хинч нөгөө нэг эможи нэмж бас болох юм лээ. Одоо чи бит хоёр ч гэсэндээ яг олон нийтийн хэрэглээнд орж болох үз эможины санаа бит хоёрт байх юм бол тэрийг яг одоо яг нөгөө ном журмынхын дагуу яг тэр одоо пропозал тэр байгууллага руу явуулаад юу тийм санаа байхгүй тий. Байвал тийм бас тэгж болох юм байлээ гэдгийг бас сонирхолтой. Шууд тийм санаа өрчлөж цаашаа харцсан толгой өгдөг лөө. Цаашаа харцсан толгой. Тийм эможи. Бэдэг баха. Мэдгүй. Тийм эможи нэмүүлмээр. Намайг сонсчээвэл нэмчээрэй гэхэд. Тэр тэгээд одоо яах юм? Зүгээр ингээд чамайг чи цаашаа шүгж байгаа юм уу? Чи тийг юу гэж ойлгомоор тэрээс ойлголттой гэхэд баасны зураг явуулдаг шүү дээ. Баасны зураг явуулдаг шүү дээ. Баасны эможи ч төгшөө. Сүүл од болчихлоо шүү дээ. Пүү гэдэг нэртэй л бүр. Тий. Хоёул бүр тэргээр баас биш гэдсэн нэг хэсэг. Баас. Тий. Тэг баас чинь хин зөхиөлсөн бэ? Яг тэр нөгөө шиг Курита зөхиөлсөн мөрөө. Тийм ингээ шууд зүгээр бодож байгаа юм аа. Гэхдээ ер нь нөгөө тэр баасыг бол нөгөө хамгийн анхны эможинуудын нэг гитсэн байхыг бодвол Куритагийн л анхны гаргасан эможинуудын л нэг бол гэж бодож байна. Тэр ихтэй анх бас оруулахгүйсэн гэсэн. Баас оруулахгүй. Гэхдээ нөгөө яг хоёулангийн нөгөө underdogs шиг явж чанга хамгийн хайртай эможнэрийг нэг болсон шүү дээ. Үйлдэг юуны арталт нь баас авч тий. Гэхдээ тэр хамгийн гол тэр баас инээсэн байдаг тий. Тэрийг зүгээр хар шоколад юм болов гэж бодсон. Зарим шоколад. Гэхдээ тэр чинь угаасаа ингэ нэг юм нөгөө нэг баас чинь ингэж байгаа шүү. Баас чинь ингэ гойч байгаа. Баас тэгж баад юм. Тэгж бүр хэлээ. Тэрийг инхийн тул ингээ боксер ингээ өөрөө хэлээ. Тийм баасны тэр тэгтээ хөөрхөн эможи шүү дээ. Баасны хөөрхөн хийж байгаа. Хүн бас яаж чагаад баасыг хайрлаж байгаа дээ. За. Гэтэ хүнээс л гардаг юм шүү дээ. Сайн хэрэгтэй. Тийм шүү дээ. За хайрлах гэж хайрлах юм шүү. Зүнх мөнгөний зүүцэн явж идэв шүү дээ. Харин тэр инээсэн байгаа нөхгүй. Хөөрхөн өргөн болоод байгаа. Гимгүү инээсэн байдаг тий. За тэр гоё шүү. Пүүд ойрлаа. Тэгээ би ганц удаа тэр эможиг ашиглаж үзээгүй шүү. Баасны юу? Чи ашиглаж үзсэн үү? Би нөгөө нэг ярьдэн штэ нөгөө нэг баас ингээд нөгөө нөгөө нэг одоо нөгөө нөгөө нүүр таниад ярьдаг. Нүүр таниад ярьдаг. Тэрний баас өөрийгөө баас олгож тэгэж ярьж байна. Тэгээд нэрээ бас нэг сонирхолтой санаа гэх юм уу те. Бас нэг яваад байгаа тэр юм нь болохоор юу яваад байгаа шүү. Тэр нөгөө нэг бас нөгөө нэг ингээд одоо бит хоёр ингээд одоо жишээлбэл цаашаа харж байгаа нэг эможины санаа ч юм уу яг тэр Unicode концертт явуулна шүү дээ. Дагцны тэглээ гэхэд тэр процесс нь ерөнхийдөө 3-4 сараас 2 жил хүртэл тэгж процесс дамждаг бас тийм амар хариун тэгж ирэх юм уу? Яг албан ёсны хэрэглээнд өгсөний дараа ирэх шүү. Орчуул 2-3 жилийн дараа хэрэглээнд орох юм уу? Үгүй ерөнхийдөө одоо нэг тэр шийдвэрлэх хугацаанд те. Ямар удаан харин нэг өдрийн тэгэл яриад идэв шүү те. За энэ одоо цаашаа эсвэл нэг өдөр болгон хүмүүс амар их мөнгө одоо шалгаруу шалгамааргүй одоо тех цаг өнгөрөөс технологи хөгжсөн шууд химэл оюу харин
Тэгэхээр болц тийж ярьж чадахгүй юм. Концерт нь шалгад. Тийм бүгдсээ яриад тийм. Кафе тэнцгүй байлаа. Тэгж тэр яваад байгаа нэг санаа нь болохоор юу одоо жишээлбэл одоо нөгөө нэг эможинууд дотор ч одоо анх бол яг хөө тэр нөгөө нэг ингээд ерөнхийдөө айгүй цөөхөн байсан. Одоо болохоор ч ингээд бидний эможинууд гэдэг нь гуталч ингээд царай гэж байгаа, idioms гэж байгаа, хоол гэж байгаа тий. Тэнгууд тэр хоолны тэр хэсэг бол бас айгүйх хүмүүс айгүйх ашигладаг хэсгийн нэг нэ. Хоолных уу? Тийм үү? Тий. Тэгээд одоо жишээлбэл одоо биен буюу одоо тэр шош байлаа гэж бодох тий. Одоо яг хар биен байх юм уу тий? Тийм одоо ногоон биен байх юм уу гэдэг ч юм уу, эсвэл аяган дотор байх юм уу, лаазан дотор байх юм уу, эсвэл зүгээр ингээд газраас ургаж байгаа хэлбэрээр нь орох юм уу гэдэг ч юм уу тий. Тэгвэл одоо жишээл зүгээр нэг шош гэдэг юм дээр байхад л тийм олон төрөл байж болох үс байгаа байхгүй. Тэнгууд тэрийг ямар байдлаар оруулах уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнасаа бас шалтгаалаад аюух цаг авдаг. Тийм юу бас байдгийн байна л та. Цаг авдаг юу вэ? Одоо тэр эможи одоо тэр Unicode концерт холбоогоор дамжиж орох тэр юу н одоо тийм байдлаар яах уу гэдэг ч юм уу те. Бас тийм олон шат дамжлага бас орд юм шүү те. Орд юм байх шүү. Which means те. Байдгүй мэн хөшөө дагдсны тийм юу байдгүй мэн. Байхгүй нь. Те. Би чамраа харахыг хүсэхгүй. 2-7 хоногч энэ тэгээд юу байд юм бэ? Тэгээд 7 хоногт 2 удаа тийм уулзалт зохион байгуулад бүр яг угаасаа хүмүүс хоорондоо ярьж чинь нөхдүүд үү те. Тэгж хийгддэг юм байна. 7 хоногт 2 удаа уулзаа. Тэгээд угаасаа хар мангал ирдэг үлээ те. Тийм. Тэгэл тэр хэдийн одоо яг зөвшөлтөө тэдний одоо үндсэн дээрээс эможи яг би бол. Тийм. Угаасаа энд угаасаа амар их эможи ингээ нэмэгдээд байхыг бодвол тий. Орсон. iOS одоо апдейт хийх болгонд ядаж 3-ны эможи байхгүй гэдэг үсэн шүү дээ. Тий. Ороод ирчихтэй бүр. Бэдэг болцсон юм уу? Юу бэд шүү дээ. Хөшөө чи би чамд харуулах уу? Оо бэд юм бол би наацгаж шүү дээ. Where's бэд юм? Байхгүй хаа биш. Байхгүй биш дээ. Энэ шүү. Тэр нэг хар дунд хуруу чи явуулсан шүү. Юу явуулсан. Чи хар дундаар явуулсан. Зүгээр яхад тоглоом. Тийм тэр хар дунд хуруу гэдэг талаас нөгөө нэг одоо яг наадхан дээрээс чинь болоод одоо жишээлбэл ийм одоо нөгөө нэг конфликт одоо нөгөө тийм одоо тэрийг одоо юу гэх юм бэ? Маргалдаан гарсан. Одоо жишээлбэл юу гэдэг чинь ингээд хамгийн анх одоо сушины эможи байдаг орсон юм байна л да хоолны дундаас нэлээд ихний сушины одоо эможинуудын нэг юм байна л да. Тэгсэн чинь араас нь одоо суши орчоод тахт чинь тэр чинь одоо бас нэг Аз хоолны төлөөл яагаад таконы одоо юу те одоо латин хоол байхгүй байгаа гэдэг ч юм уу. Буритоны юу байхгүй байгаа гэдэг ч юм уу. Тэгээ тийм одоо ингээд маргалдаанууд тийм орцсон. Тийм маргалдаанд явах гарч ирсэн юм байна л да. Тэгэнгუთ одоо яг тэр нөгөө нэг одоо улсуудын ингээд одоо яг тэгш ирэхүүдийг ингээд хангах үүднээс те одоо бид нэр Азийн ингээд ийм юмыг оруулсан бол одоо тэдний ийм юмыг оруулах тийм одоо бүр нөгөө нэг ийм одоо соёлын тим одоо бас нэг хөөрхөн жоохон өрсөлдөөн маркийн үүсч эхэлсэн юм байна л да. Тэнгуудлаа тэрнээс цаашаага одоо жишээл яд чинь одоо эмч тогоо чинь юу байхад ягаад цагдаагийн эможи байхгүй байгаа гэдэг ч юм уу те. Тийм баха нэг баха хуйлч мэлж байгаа юм байна гэдэг. Тэгээд яг нэг одоо нэг өдөр гэр бүл судлаач яга байхгүй байгаа. Тэгээд гэр бүл судлаач эможи ямар эможи байгаа вэ? Нэгний шилтэй л авчихсан. За яг доктор бол авчихсан. Тэгээд одоо анх бас нөгөө нэг юм цагаан арьстай хүмүүсийн эможинууд гараад ирсэн чинь хар арьстай байхгүй. Хар арьстай хүнийх байхгүй байгаа гэж гарсан байхгүй. Тэнгүүд шар арьстайгаа. Цагаанч биш, харч биш тий. Тэгэж гарангуутлаа бүр хамгийн сүүлийн үеийнхэн апдейтууд нэр олонгууд ингээд бүр нөгөө нэг 5 төрлийн ингээд арьсны цог одоо бүр ингээд бүр цав цагаанаас ахуулаад тас хар хүртэл ингэж тэгээ шар хийсэн. Тийм. Тэгээд одоо нөгөө нэг яг одоо бүх одоо хүмүүсийг хооронд нь ялгуулан гадуурхахгүй гэдэг санаа явж байгаа байхгүй тий. Сонирхолтой шүү тий энэс. Тий. Тэгээд хамгийн анх бас Израилийн туг байхад Палестиных байхгүй гэд бас амар том тийм асуудал бас гарч ирсэн юм байна. Яагаад гэх юм бол нөгөө Израиль, Палестин хоёр чинь хоорондоо нөгөө газар нутгийн зөрчилтэй байдаг тий. Тийм. Тэгээ одоо орсон юм шүү дээ. Тэгээ одоо бол орсон л доо. Тийм. Тэгээ одоо жишээлбэл бас ингээд
хоёр аав ээж хүүхдийн зурагтай эможи байсан мөртлөө одоо нөгөө хоёр залуу ижил тийм одоо хоёр ижил хүссэн хүмүүсийн эможи хүртэл байх хэрэгтэй гэж. Тэгвэл холбоогоор бас энд оруулъя гэж оруулсан байна шүү дээ. Тийм яг нөгөө тэгш байдлыг хангах гад те. Хоёлоо бас тэгвэл гоё андердогсоос нэг тийм санаа явуул те. Тий. Дагдсны зураг. Дагдсны зураг явуулъя да. Хойшоо ажил руугаа явж байгаа хүний дагдсан. Завгүй гэсэн Америкт hard work хийж байгаа. Тэр яг гоё шүү. Тэнгод нөгөө хүн амьтанд тэр нөгөө хамгийн ихэнд дэжидэг те. Тэр хүн чатчих юм зүгээр тэрийг дагдсны зураг явуулаад за завгүй байгаа юм бэ. Яагаад тийм зураг байна? Өөлчүүлээд. Юу тийм санаа болчихлоо. Тэр нэрээ явуулж үзмээр юм шүү баг. Тий. Явуулаад хоёлоо олчих юм бол бид хоёр оруулаа гэж дараагийнхаа хэд дугаард ч юм уурж ирээ. 2 жилийн дараах дагдсны зурагтай подкаст хийдэг гэсэн. Манай 30 дахь 40 дахь дугаар дээр ч юм уу тий. Орлоо шүү. Гой баймаар юм бэ. Завгүй байна гэдгийг хэлж чаддгүй шүү дээ. Дандаа синд өргөчдөг шүү дээ хүмүүс. Тэгэхээр энэ намайг синд өргөчлөө намайг тоохгүй байна гэдэг. Шууд дагдсны. Өшөө ер нь би чамайг баг харахгүй. Ер нь ийм утгатай би дагдсандаа нүдгүүлж байгаа шүү дээ. Бай яах вэ? Наад сонсон чи бүр шинэ эможи бүр зохиомор санагчлаа. Бүр олон мó. Тий. Гэтэ бас тийм бас гой санаа байж болохоор байгаа. Яг бид нэр эможи хийж болно гэдгийг бас сонсонгод бас гой санагдчихж байгаа шүү дээ. Харин яаж гэж бодлоо. За тэгээд чи эможны талаараас ер нь юу гэж бодож байна да? Эможины талаар ерөнхийдөө одоо тэгтээ нөгөө нэг бас хоёр талын л үнцэг байгаа юм л да. Эхнийх нь болохоор одоо эн чинь бол яг ингээл бидний цаг хугацаа өнгөрчихсөн бид нар дагаал өөрчлөлттэй хувьсах хэрэгтэй тий. Тэгэнгუთ одоо угсаа бид нар цаг үеийнхаа дагуу бид нар адилхан л ингээл явж байгаа. Тэгэнгუთ бидний технологи яаж өөрчлөгдөж чинь бид нар яг тэрнтэйгээ дагаад өөрчлөгдөх ёстой. Бид нэр одоо эможи байна уу? Бид нэр ямар нэгэн одоо ашиглах тийм хэрэглэх түүн байна уу? Бид нэр тэр болгоныг өдөр тутмынхаа амьдралдаа оролцуулаад тэгэл яг тэрийг маш зөвөр ашиглаад яг уу бидний яг нөгөө нэг тэр хоорондын харилцаа нь одоо илүү их мөхөө одоо байхгүй болгож ийн гэдэг ч юм уу те. Нөгөө талаасаа тийм санаа байгаа. Тэгэнгუთ энийг одоо бид нэр одоо яг интернет орчинд ч юм уу цахим хэлбэрт ашиглахдаа маш зүгээр одоо ингээ хоорондоо амар гоё фан одоо хөгжилтэй байдлаар ашиглаад тэгтээ бас яг бодит амьдрал дээр ч гэсэндээ одоо бид нэр илүү одоо ингээд хоорондоо амьд харилцаа ч гэсэндээ яг бий болгоод тэгээ одоо бас нэг нөгөө нэг ингээ уншижсэн чинь хүмүүсийн комментэнд бас нэг тийм санаанууд яваад байгаа байхгүй юу одоо эможи одоо жишээлбэл юу гэдэг чинь те одоо ингээд нэг юм биччихэн гутлаа араас нь эможи явуулахгүй болгоод хүмүүс ингээд гомдчдаг ч юм уу те. Тэгээ нөгөө айгүй бол нөгөө хатуус яг нь хатуу уншигддаг ч юм уу те. Хойноос нэг инээдсэн зэрэг хөгжилтэй хэлж байгаа юм да. Ууралцсан байвал өөнийг ууралцсан эсвэл гонигтэй хэлж байгаа юм те. Яг хитрхи бас тий болох гээд байгаа гэсэн тийм санаанд бас яваад. Тийм болов л таах шүү. Тийм болов л таах гоё юм шүү. Тийм болохгүй л үгүй ойлгохдохгүй шүү. Хэрэгтэй болол хүн хойноос нь явуулж байгаа шүү. Гэж л би бодож байна. Юм чи нөгөө яг хэрэгцээ шаардлага гардаг учраас ашиглаж байгаа бол яг ашигласан шиг л ашиглая гэсэн санаа. Тий. Гэтэ нэг сөрөг үр дагавар нь бол би яг сайн олж харахгүй л одоохондоо хүмүүс тэгтээ хэлээл л да янз бүрийн эрдэмтдтэй одоо нөхдөд судалдаг нөхдүүд. Тэд нар бол тэгэл янз бүрийн санаа л гаргаж хэлээл ерөнхийдөө ирээдүйд эможи ашиглаад одоо нөгөө бидний нөгөө бичиг хэл соёлд ингэж нэвтэрч орж байгаа нь энэ одоо ер нь хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг талаас ярьдаг те. Тиймэрхүү асуудлууд бол байдаг юм билээ. Чи ер нь хэрэгтэй гэж бодож байна уу? Яг би нэг хэрэгтэй хэрэггүй гэхээс илүүтэйгээр одоо ингээд эможи миний утсан дээр байгаа надад одоо жишээлбэл ашиглаж гин гэдэг чинь одоо хэрэглээнд байх одоо зөв ясны зүйл гэж ойлгож байгаа байхгүй юу? Хэрэглэхдэггүй байвал угаасаа гэрт нэг хэрэглэхдэггүй байгаад бол жоохон бож хогийн савраа орчдөг шүү дээ. Тэгэл хаягдчих واخ. Хэрэглэхдээ л хүн хятад ханз англи үг хооронд нь гэж бүрдгэж хүн сурахын орон зүгээр эможигоор хоорондоо те сүүн морын нэгүүдийг заавал англиар ч юм уу монголоор бичээд орчуулахгүйгээр зүгээр сүүний зураг тавиал асуултын тэмдэг тавих л болох. Тэг хүний одоо тэр мэдээллийг хурдан
Тэ харилцаа холбоог хурцсгаж л байвал. Тийм тий. Зүгээр адаглал энэ тэнд одоо жишээлбэл өөр хэлийг мэдгүй уус дайлжлыг гоо зүгээр шууд нэг эможи тавиад хоол моолны зураг тавингуудлаа. Тэ ингээд асуултын тэмдэг. Тийм баг нөгөө суши мши идмээр бол сушины зураг тавингуудлаа. За тэгтээ суши гэдэг үгээс дэлхийд тарай ойлгох л та. За зүгээр жишээ нь бол тий. Жишээлбэл юу гэдэг чинь нэг ингээд гоё ойлгуулах чадахгүй юм жиж зөндөл эможинууд байгаа юм чи гоё тэрийг ашиглаад баг ингээд үзүүлчихэн баг нөгөө талын ойлгочдөг. Тийм шүү дээ. Замын тэмдэгч яг тийм шүү дээ. Замын тэмдэг тий. Бичиггүй ирнэ. Ногоон гэрлүүд ногоон гэрл улаан гэрл гээл тий. Төв замын юм уу гээл тий. Хурдны зам юм гээл. Тий. За ерөнхий ойлоо санаагаа бол хэлжлээ тий. Дээрэс нь бас мессенжер бас өөр одоо мэдээллүүдийг ингээ багтаадаг болсон. Тэгээ ганц эможи гэлтгүүр одоо чиний энэ ярих чаас санаж байна. Тий энэ нөгөө нэг GIF гэдэг тий. GIF яг амар нэнэ бас айгүйх ашигладаг тий нэг. Тий энийг би бол өстэй тултал ашигладаг. Чи бүр над руу байгаад би бүр гайхах тэгэхгүй. Намайг ер нь хүмүүс яг энийг ер нь л би нэлээд мэрэгжлийн төвшөнд ашигладаг шүү. Тэгээ яг нөгөө хамгийн оновчтой үгээр нь хайх бас амар гоё GIF болоход тусалдаг. Тэгээ GIF болохоор хамгийн анх нөгөө яг тэр GIF гэдэг чинь нөгөө GIF гэдэг Graphics Interchange Format гэдэг нөгөө одоо нөгөө нэг JPEG тэр гэдэг нөгөө нэг тийм өргөтгөл байдаг шүү дээ компьютер дээр одоо зураг мурагны арталт ингээд тийм өргөтгөл ихгүй GIF гэдэг одоо файлынхаа нэр нь .gif гэх тийм өргөтгөл ихгүй тэгээд ерөнхийдөө одоо тийм графикчлсан зураг гэх юм уу те. Тэгээд яг тэр GIF гэдэг график одоо тэр формат нь болохоор хамгийн анх Steve Wilhite гэдэг хүн 1987 онд CompuServe гэдэг тийм компанид ажиллаж байсан хүн тэгж зохиож ирсэн юм байна. Тийм тэгээд өөрөө яг хүмүүс бол ер нь ихэнх хүмүүс GIF гэж уншдаг юм нэ. Яг гэх юм бол нөгөө нэг gift гэдэг үгтэй адилхан. GIF биш GIF гэж уншдаг. Тэгээд яг хамгийн анх зохиосон хүн нь болохоор өөрөө GIF гэж унших ёстой шүү гэж хүмүүст айгүй уриалдаг. Гэтэ бүгд GIF гэж уншдаг. Ер нь хин GIF гэж уншдаг. Чиний зохиосон чинь бид нарт хамаагүй. Бид нар өөрсдөө бороод унших болно. Тий. Тэгээд тэр Wilhite гэдэг хүн бас 2013 онд GIF гэдэг форматыг зохиоснороо Webby Lifetime Achievement Award гэдэг тийм одоо технологийн салбарынхны бас нэлээд том шагналт бас тэгж авч ирсэн юм байна. Тийм тэгээд шагнал мангал авцсан. Тий. Тэгээд Oxford-ийн тойл болохоор аль нь GIF аль нь уншдаг гэж хүлээн одоо тэгдэг зөвшөөрдөг тий. Тэгээд бас нөгөө одоос тэр нөгөө GIF-ийг хийхэд бас айгүй амархан болцсон. Орол амар амархан хийдэг болцсон. Ер нь бол бас нөгөө компаниуд маркетингда бас айгүй ашигладаг болцсон тийм. Бас нэг одоо эможи биш ч гэсэндээ бас яг нэг тиймэрхүү байдлаар ашигладаг нэг юм гэх юм а те. Тийм бас байгаад байгаа юм. Эможигийн дуу хийсэн сонсноо. Итвэрлэж шин. Гөө нэг нөхөр зохиосон юм уу бөөндө зохиосон юм уу? Everybody use emoji гэдэг юм дөө. Тийм. Гоё даа. Хоёул дараа нь шинэ юуныхаа подкастны төгсгөлд нь тэр дуугаа болчихсон. Харин everybody бас хамаагүй тэгж оруулж болох болов болно ш. Би зүгээр зөвшөөрлөг өгч дээ. Зөвшөөрлөг өгч дээ шүү дээ. Авчаа. Ааваа өгч. Мен чин татсан байгаа. Энэ зөвшөөрлөлтөд зөвшөөргөө зохиогч юм хамаагүй өгч. Татсан зөвшөөрлөө нь авчаа тавьдаг. Тийм дуу идэх юм бэлээ. Тэгээд эможи чи одоо бид хоёроос илүү алдартай. Одоо нэ бараа гэдэг хүний чи танихгүй шүү дээ хүмүүс те. Эможиг бол илүү танина. Тэгээд ихэнх бас алдартай одууд бас шивээс биен дээр шивээс хийлгэсэн байт юм лээ. Хин гэсэн бэлээ нөгөө нэг заач тэр нэг халдсан Windows биш ээ. Шууд Windows л халдсан нэг зүгээр Windows л хамгийн ихэнд орж ирсэн. Timberland готлон өмссөн тэгээд нэг юм за би Timberland Justin Timberlake биш юу лээ нөгөө чи дууганд бол харин яг дууганд болохоор орж ирдэг юм. Hotline Bling дуу. Биш Drake Drake was Drake гэсэн хаа тий шивэстэй гэсэн.
Эможийн хилээд тий. Оо nice. Нилээ хэд нөхдөд бас би энэ дээр эможны шивээс. Ингээд нөгөө яг тэр хөвгтлээ уйлж инээж байгаа эможны шивээсээ хэлгэмээр юм чинь. Бас ивэлчгүй. Энэ нөгөө арьсан дээр яг нөгөө инээж байгаа нь гахгүй л ахтай тий. Дин байхгүй зүгээр бааш. За баярлаа. За тэгэд ерөнхийдөө 54 минут болсон байна. 54 минут хүртэл сонсон сонсогчдод баярлалаа. Энэ хүртэл сонссон бол та бүхэн Underdog подкаст гэнэ сонсогч байна. Төгсгөр хүртэл таныг явна гэж үнэхээр бүтээр бодсонгүй. Гэхдээ та явчлаа үнэхээр Underdog байж чадлаа. Баяр хүргэе. Тэгэд өөр бас нэмэх санаа байл хоёлаа нэмээд тэгэд төгсглөө гэд дуусгах тий. Тэгээ. За тийм тэгээд за тийм эможи бол яг тэгээд ерөнхийдөө ер нь бол товчхондоо бол яг орчин үеийн цахим шин хэл гэж ерөнхийдөө товчхондоо ойлгож болохоор байгаа тий. Тэгээд одоо саяны хэлсэн шиг мянган эможинууд бий болж байна. Апдейт хийх болгонд ер нь эможинууд нэмэгддэг. Ийм байгаа. Тэгээ ерөнхийдөө цаашдаа ч гэсэн өчнөө нэмэгдэх бах. Тэгээ одоо ер нь саяхан хамгийн сүүлийн одоо апдейтэн дээр л тэр нөгөө дүлийн хүний юу нэмэгдсэн байсан. Тэгээ нөгөө тэрхтэй хүний тэрхтэй байсан байсан. Тэгээд яг тийм нөгөө ижил хүүстэн хүмүүсийн гэр бүлийн энэ төргээд тиймэрхүү юунууд нэмэгдсэн. Одоо цаашдаа бүр ингээд бүр улам их одоо өөр усуудын өөр соёлын өөр хоолнууд ч гэдэм үү те өөр баг тийм хүүхэд багасаа нөгөө үсэг сурхасаа илүүтэйгээр баг эможигийн тайлбар эможи PT гэж байлж нэ Википедиа гэдэг шиг эможи PT гэж байл. Тий. Хайгаад үсгэн бол тэнгууд нөгөө зарим хүмүүс мэдгүй хүмүүс байгаа бол хоторж байгаа шүү дээ. Бид нар бол бүр жоохон байхаас нэгтлүүлээл ашигласан учраас одоо мэдж байгаа шүү дээ. Зарим хүмүүс шууд гарч ирэнгүүт тэрний утгыг мэдгүй учраас бас бүр баг тэрийг үсэг сурдаг шиг баг сурах сүлдээ баг тийм бол. Тий одоо баг ер нь нөгөө дөрмийн шалгалт жолооны нөгөө юу үзэхээс нааш дөрмийн тэр зураглалыг ойлгодог шиг тий. Баг ашигладаг болчих юм бол тийм л бол. Тийм баг тэгж явдаг. Сургалт нэх байлаа. Эможины сургалт. Хэрхэн зөв ашиглаж ойлгох. Та эможины сургалтанд 2-7 хоног яваад л та бүхэл бүтэн хүнийг найрах харахтаа. Найрах чадвартай болно за. Бид 100% буцаан олгоно. Юу гэж буцаалгаа яддаг. Тэгээ төлбөрөө нөгөө тэр найрах байгаа хүн найрхдахгүй бол төлбөрийн шүү буцааж өгнө. Асаа шатланд орох юм байна. Тэгээ нөгөө бас нэр тэр 2017 онд тэр нөгөө Джон Хопкинс гээд сургууль үүдэн шүү дээ. Мэдгүй ш. Тийм тэр сургуулийн тэр Public Health Bill Gates Foundation гэнэ. Замцсан тэр сургуулийн одоо эрдэмтэд тэгээд тэр Bill Gates Foundation гэхээр миний бодлоор одоо нөгөө Microsoft-ийн Bill Gates л бах тий. Тэрний сангаас одоо нөгөө нэг тийм шумуулны эможиг бас яг нөгөө хоёулынхын сая ярьсан шиг санал болгож яасан. Тэр шумуул нь болохоор нөгөө нэг шумуулаар дамжигддаг вирус гэдэг шүү дээ тий. Зика, малария эдрэгээд одоо нөгөө сая Бразил, Африк эдрээр бас айгүйх гарсан. Тэр вирусыг төлөөлөх тийм юу санал болгоод тэгээд тэр нь зөвшөөрөгдсөн юм байна. 16, 18 онд. Тэгээд явуулна гэж. Тийм тэр шумуулны юу те. Утгатай л багсна тий. Тий, ерөнхийдөө бас амар тийм утгатай тий. Яагаад орох ч байгаа вэ гэдэг тий. Аргумент ойлго гаргаж өгөх хэрэгтэй. Та ч гэсээр өсчээвэл те бас санаа авах юм бол why not те явуулах хэрэгтэй те. Окей тэгээд тийм байна да те. Ерөнхийдөө тэгээ ер нь бол гол санаа нь бол тэгээд ер нь ирээдүйд эможи цаашдаа улам байж бах. Тийм ээ те. Улам өчнөө улам их зүйлс, улам их олон соёлууд бис соёлыг 2 хэлсэн үү? 3 хэлсэн. Triple soil. Тэгээд олон улсууд тэгж олон хүмүүсийг төлөөлөх хэл ер нь болно. Тийм хэл, шинэ хэл. Тийм шинэ хэл. Электрон шинэ хэл болно ч гэж ер нь болцсон доо тий. Одоо бүгд ашиглаж чинь тий. За бид нар тэгээд эможитой ингэж хамт амьдрна гэж төсөөлсөнгөө одоо ингээд хайртай хүмүүсээ өөрийгөө аз жаргалтай байгаагаа утсаар
FaceTime хийгээл ярих юм бол гэсэн одоо эможи явуулдаг болсон байна. Тэ юм их өөрчлөгдсөн. Намайг ингээд төлөөлдөг болсон байгаа байхгүй юу? Одоо зөвхөн би өөрийнхөө утга санааг бичгээр илэрхийлдэг, эсвэл дуу хоолоогоор явуулдаг, эсвэл FaceTime хийгээд шууд ярьдаг байсан бол дахиад төлөөлдөг болчихж байгаа байхгүй юу? Намайг яг үнэнээр эможи төлөөлж ийн гэсэн үг байхгүй юу? Би яг инээж байгаагаа тэр эможигоор ингээд төсөөлөв магадгүй баг одоо яа гэх юм те энэ одоо цаашд яаж хөгжих юм гэхээр мэдэхгүй. Тийм тэгэхээр чамд ингэж санагддаг уу? Одоо ингээд текст интернет эдэр ингээд хөгжихийн хэрээр ингээд хүмүүс ингээд хоорондоо ярихаас зайлсхий гэдэг юм шиг санагддаг. Одоо зарим нэгэн хүмүүс шууд ингээд залгангууд шууд таслангууд л яасан бэ? Таслангуудаа шууд эможи явуулж. Ярмээргүй нэгсэн. Нэг амаа зип ми гэдэг эможи гэдэг тийм тагц маг зааж. Тагц юм хэрэгтэй байна. Тэгээ хүн дуусаа ярих хэрэгцээ жишээл эмэгтэй хүнд ярих хэрэгцээ байдаг ш тэ. Гэтэ дандаа эможигоор ч юм уу эсвэл TV бар төлөөлөдөж чадахгүй хаа. Ер нь бол ярьж л таарах байх. Тийм. Тэгэхээр яг хуу тэр хэрэгцээг яг нөхж байгаа зүйл байгаа хэдий боловч 100% яг нөхгүй чадахгүй те. Гэтэ яг хуу үнэхээр гэртээ ганцаараа гол ямар өөрөө өөртөө яриад л дээ ш тэ. Тэгэл ярьж чадахгүй байгаа завгүй байгаа хүнтэй бол эможигоор ч юм уу за иймэрхүү дагзаараа ч юм уу те. Төлөөлүүлж ингэж бидний хэрэгцээг нөгөө ярих хэрэгцээг л ингэж хангаж байна л гэсэн үг шүү дээ. Төлөөлүүлж байна л гэсэн, орлож байна л гэсэн үг юм гэж те. Окей, тэгээд ойлоос ярилцлага ингэж ярилцлага болчихлоо нэг чинь. Подкастаа ингэж энийг өрөөд өндөрлөе. Тэгээд чам эсвэл хэлэх юм байна уу? За, цаг болцсон байна те. 1 цаг болсон. 1 цаг болсон байна. За тэгээд бит хоёр бол подкаст ер нь бол хит богино биш, хит урт биш те. Ерөнхийдөө нэг цаг хавцаа байлгахаар л ер нь бол бодоод байгаа. Тий. Ер нь бол яг гоё авах л гэж бодоод байгаа. Тэгээд ер нь хүмүүс ер нь бас одоо бит хоёрыг ингээд яг апплод хийгээд яачингууд одоо ер нь бас гоё юугаа санал хүсэлтэд бит хоёр бас явуулаарай. Бит хоёр ерөнхийдөө Apple podcast тэгээд YouTube тэгээд ер нь ингээд нэг 3 тийм iTunes ер нь 3 юм уу 4 платформ дээр ингээд тавиа гэж бодож байгаа. Тэгээд тавьсны дараа ерөнхийдөө бас гоё санал хүсэлтнүүдээ явуулаарай. Яг тэр болгоноос чинь бит хоёр залруулах юмаа засаад тий яг сайжруулах хөгжүүлэх тий ямар байна гэдгийг нэмээд апдейт хийгээд бүр гоё болгоод ингээд явна шүү. Тэгэхээр бас санал бодлоо хуваалцаарай гэж чин сэтгэлээсээ бас хүсэж байна. Тийм, ер нь бол би бас тэгж боддог. Шүүмж байвал шууд хэлэх хэрэгтэй. Би шүүмжийг бол шууд аавна. Хэрвээ микэн дээр хитрхи чанга нэгээд шууд чанга нэгээд байна хөгшин гэх юм бол би улам чанга нэх бол. Авдаг нь чи өөрөө бүр уурч юм бол. Чи зүгээр бити сонс. Энэ чам тамаагүй ч гэж байна. Бити сонсгээд подкаст байд юм. Тэрийг л сонсчихгүй те. Тэрийг ч бити сонсох. За мэдгүй. Тэр сонсдог үү те? Сонсдог шүү дээ. Тийм. Би эхний хоёул зүгээр өөрийнхөө подкаст дээр өөр подкастын зүгээр. За ингээд дуусгая. За тэгээ. За баярлалаа. Тэгээд нинжин маань Instagram, Facebook хэлсэн шүү дээ. Instagram, Facebook дээр бас гоё сонсож байгаа бол таалагдсан бол шеэр хийгээрэй те. Тийм шеэр, subscribe юу гэж хэлдэг лээ те. Subscribe YouTube channel дээр subscribe, Facebook дээр like, Instagram дээр follow. Ёо минь ямар гоё сурцсан юу юм бэ надад. Юу хэлж байгаа. Мэдгүй би баг сая. За тийм тэгээд хэрвээ таалагдах юм бол мэдээж найзуудаа түгээгээрээ. Таалагдахгүй бол бас яагаад таалагдахгүй байгаа хэлээрээ. Таалагдахгүй байвал зүгээр ямар навшин сонсож байгаа гэж шеэрлжээрээ. Тэгсэн чи тийм амар их шеэрлцэх гэдэг. За тэгээд Underdogs podcast-ийн хамгийн эхний дугаар дээр бараа болон нэнэтэй хамт байсан баярлалаа. Тэгээд хоёр дахь подкаст дээр уулзлаа. Түр баярлалаа.